За сайн байцгаана уу. Өнөөдрийн үндэсний бичгийн хичээл маань эхэлж байна. За өнөөдрийн хичээлийн маань сэдэв болвол өмнө үздсэн үеийн нөхцлүүдийг баттгах, давтлах хичээл байгаа. За бүгдээрээ уншия. Магт бол дэми, баярлан, үл, хөөрөхгүй. Муушаа бол даруй, хорсон, шантралгүй, магад өөрийн сайнаа алдалгүй, яв бол манлай, сайн, хүмүүнүү, жам ясан мөн буй. За цааш нь юр их далай тун чимээгүй байх мэт. Ерөнхий баг уснууд дими чимээтэй долгилно. Их эрдэм төгссөн мэргэд маш номхон байх. Юр өчүүхэн эрдэмтэн дими омогтой явах. За гэсэн сургаал үгийг бид уншлаа. За эдгээр сургаал үгэнд байгаа үйл өгсийг бүгдээрээ дэвтэр дээрээ түүгээд бичицгээе. За тэгээд тухайн үйл өгсд маань бидний үздсэн ямар нөхцлүүд байна вэ гэдгийг ярилцаж дүрмээ мөн баттгая. За багш нь эдгээр үгсийг ялгасан байгаа. За магтвал магта бол. За бал гэдэг маань юуны нөхцөл вэ? Болзон холбохын нөхцөл тийм ээ. Баярлан. За энэ нөхцөл. Хөөрөх хөгээр хүү. За эрээр төгсөн юун дээр үгэн дээр хээ толгойтой шууд залгасан. Хоруусон. За энэ дээр бол ямар дүрм гарч ирсэн байгаа вэ? За гиз зэрэг дүрм маань энд гарч ирж байна тийм ээ. Шантрал үгүй, шинтаарал үгүй. За алдал үгүй. Ябу бол байх уу. Долгила на. За тэгүсүү гэсэн. За төгссөн гэдэг дээр ямар дүрм байгаа вэ? Төгс гэдэг үг маань эсээр төгссөн. За гэ толгойтой нөхцөлийг гэдэс жиргэлэн холбож үтсэн байна. Ябу ху. За ийм үгсийг багш нь саяныхээсээ түүж үтсэн байна. За одоо бүгдээ тасгал ажиллацгаая. За үйл язгуур үндсийг одоо дараах нөхцлүүдээр бүгдээрээ хувилган бичье. За үз гэдэг үгэн дээр жишээ авч багш нь энд хувилгаж бичлээ. За үзэнгүүт, үзэнгээ, үзээд, үзмэгц, үзсээр, үзэн, үзэлгүй. За гэж заахултаа яасан байна? Хувилгаж бичсэн байна. За багш нь эндээс нэг үг сонгож аваад хамтдаа хувилгаж бичье. За магт гэдэг үг авчи. Магт. За магт. Магта. Нгуута. Магтангууд. За магтангаа гэвэл. За магт гэдэг маань эр шиг орсон эр үг учраас энийг бол гэж дагуулахгүй шүү дээ тийм ээ. Энийг дагуулна. За магта энга. Mag та инга магтанга. За магтаад гэвэл гад орно тийм ээ. Магта гад. Магтаад. За магта магц. Магта магта магца. За магцаар магта иксакар. Магцаар. За магталгүй. За ингэж залгаж бичнэ.
За дэлгэцнээс хараад бичиж аваарэ. Тэгээд бусад бүх үгэндээ эдгээр нөхцлүүдийн аль тохирхыг нь залгаж бичнэ. За 90 эмийг нь харгалзан залгахгаа битгий мартаарэ. За Б хэсэг маань дасгалын маань Б хэсгийг хэлж байна. За эдгээр нөхцлүүд үгсийг дараах нөхцлүүдээр хувилган бичицгээе. За хөөр, төгс, бол, бэлд гэсэн 4 үг байна. За багш нь 2 үгэн дээр жишээ авч хувилгарч үзүүлье. Хөөгэр үнгүүтэй. Хөөрөнгүүт. За гэдэс жиргэлдэр яваад байгааг харж байгаа тийм ээ. Навдарслын эрээр төгсөн эс эл д гэдэг ингээд төгсөн үндсүүд байна. За хөөрөнгүүт. За хөөрөнгөө. Хөгээрүү. Хөгээрүү. Ингээ. Хөөрөнгөө. За одоо хөөрөөд. Хөгээрүү гэд. Хөгээрүүгээд. За хөөр мэгц. Хөөр мэгц. За дараа нь хөөр сүр. Гис хөгээрүү гисэгэр. За хөөрөн. Хөгээрүн. За гэж жиргэл яваад байна. Хөөрөлгүй. Хөгөөрөл үгүй. Хөөрөлгүй. За дараа нь бол гэдэг үгийг хувилгаад үзье. Бол. Болонгууд. Болуу. Энгагуута. Болонгууд. За болонгоо. Болуу. Энга. За болоод. Болуугаад. Болуу. Гад. За болоод. Боломогц. Болуу магцаа. Боломогц. Болсоор. Болсоор. Болон. За бололгүй. Бололгүй. За огч нэмтчих. За ингэж хувилах нэ. Багш нь 2 үгээ хувилгаж биччихлээ. Үлдсэн 2 үгээ эдгээр нөхцлүүдийн эр эмийг харгалзаад дүрмээ санаад зөв залган бичээрэй. За гэрийн даалгаварт галгийг үндсний бичгээр болгох даалгавар өгч байна. За энэ галгийг хичээнгү сайхан дэвтэр дээрээ болгон бичээрэй. За бичихдээ мөн үеийн холбох нөхцлөө санаарай. За анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн хичээл маань өгөр өндөрлөж байна. Та бүхэндээ амжилт хүсье.